За сайн байцгаана уу? Өнөөдөр хүчирхэг эмэгтэй ба зөөлөн эмэгтэйн талаар ярилцъя. За энэ нь болохоор dark feminine, light feminine гэж одоо олон улс одоо сошиалч тэр бас их тренд болж байгаа сэдв. Тэгээд өөрийгөө эхэлж одоо танихаас эхэлнэ. За бид нар нөгөө dark эмэгтэй гэхээр нөгөө хар талын тийм шуламлаг одоо юу юм бэ тийм муу талын эмэгтэй гэж бодож байгаа. Гэхдээ энэ тийм утгаараа биш. Ямар утгаараа вэ гэхээр илүү хүчирхэг эмэгтэй гэдэг утгаараа орж ирж байгаа. За light буюу гэрэлтсэн эмэгтэй, гэрэлтэй эмэгтэй гэдэг нь илүү дагналаг одоо яг төвс хувилбар нь бол их дагналаг. Гэхдээ хит туйлшруулж бас болохгүй. Ягаад тэгэхээр хит цагаан гэсэн үг. Одоо хит цагаан, цайлган, тэнэг, гинэн гэдэг ийм агуулгууд бол багтдаг. Тэгэхээр юу юм бэ? Бидний юм дэлхийн ертөнц чинь нэг ийм байгаа шүү дээ. Арга билэг хосолж хар цагаар тэнцвэрчиж явдаг. Тэгэхээр яг энэ ойлголтын дээр болохоор зэрэг дан light, дан dark байж болохгүй. Эмэгтэй хүн хитрхи dark буюу хүчрхэг эмэгтэй байгаад тахаар амьдралд маш их сорилт даваа ихтэй, амьдрал их яг эрэгтэй хүний амьдралаар л амьдарч байгаа гэсэн үг болчихж байгаа юм л та. Хит dark байхад. Амьд үлдэхийн тулд оршин амь зөөхөн тулд ч гэх юм уу яг тэр нөхцөл байдалд бол dark feminine energy-г бол ашиглах хэрэгтэй. Уусаач ашигладаг. Яг энэ бол даван туулах альва сорилт бэрхшээлийг ялах ийм энер байгаа шүү дээ. За эндээс амь зуухаасаа гараад өөрийнхөө сорилт бэрхшээлүүдтэй нүүр тулаад ялаад гараад ирэхэд лайта асах хэрэгтэй. Угаасаа өсөөсөөгөө тэр ч бараг болно л та. Одоо даркийг байнга л хүчтэй, байнга л юм шазран байгаад байвал маш хэцүү. Тэгэхээр лайтыг асах зүйл гэх юм бол маш олон зүйлүүд байгаа. Одоо өнөөдрийн бичлэгээр хэрхэн dark болон зөөлөн, хэрхэн dark болон light энерги баланстай авч явах вэ гэдэг талаар ярилцъя. За яг манай номон дээр эмгтээлэг энерги гэдэг номон дээр энэ бүгдээрээ байгаа. Сонирхвол их хувилбараар нь уншиж танилцж болно. Тэгээ одоо болохоор зэрэг хэдийгээр 1-2 хуудаснаас нь ярьж байгаа боловч маш асар том агуулга, том ойлголтууд байгаа учраас ярианд орё. За. За sorry. Хогисаа бөвшүүлчлээ. За. Ер нь юу яадаг дөө бид нэр ихэвчлэн үнэхээр тийм гоё тэнгэрлэг эмэгтэйлэг байхыг ер нь л хүсдэг штеп. Үнэхээр эмэгтэйлэг өвдөс бэлэгтэй байхыг хүсдэг. Тэгээд ялцчгүй нийгмийн тулгын шаардалт, амьдралын хэм маягаас шалтгаалаад бид нар яг төдийлөн тийм light, тийм дагналаг, тийм дотоод бурханлаг шинжээр амьдарч бас чаддаг. Гэхдээ энд нийгмийг бас тэр чигт нь буруутгахыг бас хүсгүй. Тухайн хүний бас оролцоо байгаа нийгмийг бүрдүүлж байгаа хүмүүс бол бид нар хүмүүс шүү дээ. За зөөлөн гэрэлтсэн одоо light эмэгтэй болохын тулд нэг 4-5 юм зөвлөмж байна. Энэ бол гэхдээ яг зөвхөн шинж чанар ярьж байгаа шүү. Мөн чанар нь орох юм бол арай өөр болно. Гэхдээ энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ шинж чанарын хүрээнд ховд авч үзье. За бусдыг шүүмжлэлгүй хүлээж авдаг бол энэ light буюу тийм гэрэлтсэн эмэгтэй ах нэ. Бусдыг шүүмжлэлгүй хүлээж авдаг. Одоо тийм шүү дээ ингээл юм хүн чи бас нэг сул дорой байна шүү дээ. Тэгэл сул дорой байдлыг энэ ч гэсэн ингээ хүлээж авч чадна гэдэг бол тэр эмэгтэй бас хүчрхэг байгаагийн л
шинжилтэй тэгэхгүй улам тийштэй чиний буруу штэ гэж улам ингээл одроо дэвэл тэр эмэгтэй бол бас тийм гэрэлтсэн бол биш бүр илүү dark биш илүү shadow онцгой сүдэртэй эмэгтэй л болж байгааг л илэрлэлтэй. За өгөөмөр байдаг байна. Эхнийх нь болохоор зэрэг хүн бусдыг ингэ шүүмжлэхгүй хүлээж авдаг. Хоёр дахь нь байглаас өгөгдсөн өгөөмөр инэрэнгүй. Эмэгтэй хүний нэг тийм айл аяг байдаг штэ одоо зөөлөн инэрэнгүй өгөөмөр нэг тийм хиндэж одоо яг л дагналаг юм да одоо. За тусч. Гэхдээ энэ юу шүү бас их зөв бодохгүй л ингээл бүх юмаа өгөөд бүх юмаа гаргаад идэг гэсэн үг биш. Энэ нь өөрөө тодорхой хэмжээний бас баланстай бас байх хэрэгтэй. Хит лайт нь одоо хитцэн эмэгтэй бол бас амар өрөвдмөр штэ. Бүх зүйлээ ингээл нөхөртөө өгчдөг, бүх зүйлээ хүүхдтэй өгчдөг. Бүх юмаа л өөртөө өгчдөг тий өөрөө. Та нарын төлөө бүх залуу нас, бүх эд хөрөнгө, бүх зүйлээ та нарт зориулсан штэ гэдэг. Гомдлын гомдлын юмтай үлдсэн байдаг тий. Тийм ихчтэр байдаг штэ. Тэгэхээр бас лайтыг бас хэтрүүлж явах. Гэхдээ лайт дээр бол юм бол байна. Аль болох олон удаа инээмсгэл. За тэгээ дулаахан илэн далангүй биеийн хилэмж ашигла гэд. Тийм байна. За тэгээ ахмад настай хүүхдүүдтэй ээлдэг эерэг харилцаа. Тэгвэл их лайт харагдах нэ. Харагдах талаасаа. За энэ би бас дахиад хэлээ те. Энэ бол яг шинж чанар талаасаа ингэж яригдчихэж байгаа. Гэхдээ за яг энэ тэрийг дараагийн өөр подкаст олгож л задлахгүй бол энэ сэдвээс нэлийн халих гэдэг шиг байна. За лайт бол нэг юм байдаг юм байна. Тэгвэл дарк эмэгтэйчүүд ямар байдаг юм бэ? Гэх юм бол дарк эмэгтэйчүүд ийм өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах чаддаг. Хүн өөдөөс нь ингээл уурлаж уцаарлах ч юм уу ингээд тийм ингээд байхад тайван байж чаддаг. Ухаанаараа ингэж бодож чаддаг. Яагаад ийм болов? Яг ижлэгэн арслалын үйл яг л тэр одоо тэр арслаад байгаа хүнтэйгээ ялгаатай ерөөсөө харагдахгүй шүү дээ. Наад зах нь. За дарк эмэгтэйн өөр нэг шинж бол хортой харилцаанаас салж чаддаг. Энэ нь одоо тэмдэг токсик өөрийг нь шархлуулдаг, өөрийнх нь хүчийг солируулдаг. Тийм харилцаанаас салгаж өөрийгөө чаддаг. Аль нь зөв бэ, аль нь буруу вэ гэдгийг бол мэддэг гэсэн үг. За энэ нас их гоё. Өөрийнхөө сул талыг мэддэг. Одоо 3 дахь гэсэн үг шүү дээ. Дарк эмэгтэй 3 дахь шинж бол давуу шинж бол өөрийнхөө сул талыг мэддэг, өөрийнхөө мэдрэмжийг мэддэг. Сул талтай бол тэрнийхээ төлөө тэмцэж чаддаг. Тэмцлийн одоо юм тэмцэл гэх юм уу. Бэлгийн харилцааны асуудал хэрвээ байгаа бол тэрийг ангааж хөгжүүлж суралцдаг байх нэ. За хэрхэн хүчрэхэг буюу юм dark feminine energyтэй эмэгтэй болох вэ гэвэл за энэ дээр хоёр зөвлөгөө танилцуулъя. Маш олон арга техник бол байгаа. За энэ дээр бол мэдрэмжээ таних гэдэг. Хитрхи хүчрэх эмэгтэйчүүд мэдрэмжгүй болчихсон одоо байдаг гэх юм уу? Эмэгтэй хүний шинж нь өөрөө мэдрэмжт суурилсан юм зан төлөвтэй, ийм онцлогтой, эрэгтэй хүнээс ялгаатай тийм. Тэгтэл
мэдрэмжийг гээч гисэн илүү логикоор хандсаар агаад, илүү хүчрэхэг хандсаар агаад, илүү ялан дэлэх, тестостероны илүү давмгайлан гаргасаар агаад, эстрогены тэр нэг уурлаг, уран сайхан, гоо зүй, тэр нарийн нандин тэр мэдрэмжүүд энэ бол гээч гисэн байдаг. Тэгэхээр тэр мэдрэмжээ юу яана гэсэн үг? Сэргээн. Мэдрэмжээ сэргээн, хоолны дуршлаа сэргээн, уран зураг, оёдол, секси, бэлгийн ханамж, таашаал, өөрийгөө таалах, илэх, инхрийлэх, ялдам аашлах. Яг энэ чинь тэгэхээр тийм нөө янаглахгүй энэ төр болол явчих. Эднэр дээрээ сэрэх юм зүйлүүдийг бол хийх нэ. За одоо ингээ харахаар аль алинд нь юм давуу талууд байгааз бас сул талууд ч гэсэн байгаа. Лайт буюу юм гэрэлтсэн зөөлөн эмэгтэйчүүд маш тийм инхри ялдам юм цагааны туйл байгаа байхгүй. Дарк дээр болохоор зэрэг юм хүчрэхэг ингээд ялан дийлэх юм хүсэл ойролцоон юм хүчтэйгийн туйл. Тэнгүүд эмэгтэй хүн энэ хоёрыг зэрэг балансалж авч явбал одоо нийгэмд эзлэх байр суурь, өөрийгөө гэр бүлдээ илэрхийлэх, өөрийгөө өөртөө батлах гэх мэт зүйлүүдээр илүү амжилт гаргадаг байх нь л дээ. Тэгэхээр аль нэгэнд баланслах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр таны дотор бурханч бий, чөтгөрч бий гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр энэ яг нэрэг шиг, арга билэг нэрэг шиг аль нэг нь авч явах нэ. Баланстай авч явах нь. За балансаа олохын тулд одоо яах вэ, юу хийх вэ гэдэг асуултууд гарч ирнэ те. Тэгэхээр балансаа сэргээхийн тулд нэг юм юунуудын типүүд байна. Тэгээ би танилцуулъя. Эмэгтэй хүний энерги бол одоо яг энэ дэлхий дээрх хамгийн одоо ариун энергит тооцогддог. Хамгийн ариун, нандин тийм энерги. Тэгээд эмэгтэй энергийг сэргээе гэвэл та эмэгтэйчүүдтэй хэрхэн харилцдаг вэ гэдгээс эхлэх хэрэгтэй. Ээжтэйгээ харилцаа муутай бол та эмэгтэйлийн энерги ярих юм бол бас хэрэггүй болоо гэж бас бодож байна. Ээжигээ үзий яддаг, ээжигээ, эмээгээ байгалыг амьдралаа үзий ядаж гомдож гондог бол та эмэгтэй энерги өвдөс бэлэг гэж ярих хэрэггүй болов. Яг жоохон хатуу сонсогдчихл байгаа. Гэтэ энэ бол үнэн. Яг энэ нэг талаасаа ийм тэнгэрлэг эмэгтэй ийм энерги бол нэг талаар ийм зэвсэг шиг зүйл. Зэвсэг шиг. Гэтэ энийг та бамбай болон ашиглах хэрэггүй. Энэ бол зүгээр тийм юм хоёуг дуулах шиг зүйл. Зэвсэг бол биш. Энэ бол таны дотоод чи угаасаа байдаг. Өөрөө л тэрийг амьдралч бай. За яг бас өөрөө гэж хэлэхэд бас хэцүү. Гэхдээ та давн дийлж гарч угаасаа чадна. За тэгэхээр эмэгтэй хүмүүстэй харилцаагаа сайжруулах хэрэгтэй байна. Охин дүүтэй, эгчтэй, ээжтэй, эмэгтэй найзуудтайгаа сайхан харилцаатай байх хэрэгтэй. За саях дээр болохоор гэр бүлийн харилцаа юу нь л орж ирсэн шүү. Дараагийнх нь эмэгтэй найзууд. Та хэрвээ эмэгтэй найзууд дундаа нэр хүндгүй, эмэгтэй найзгүй, дандаа эрэгтэй хүмүүстэй найзлдаг бол танд бас нэг асуудал байна гэсэн юм байна. Юу гэхээр эмэгтэй хүний энергиэр эмэгтэй хүн бас тэтгэгддэг. Тэндээс илүү эмэгтэйлэг өвдөс шинж бэлхийг бас авдаг, өвлцдөг. Тэгэхээр эрэгтэй найзтай, эмэгтэй найзгүй эмэгтэй хүн бол бас жаахан сонин. Та өөр хэрэг тийм бол бас жаахан бодох хэрэгтэй. Тэгээ эрэгтэй найзтай битгий бай гэсэн үг юусоо биш шүү. Эмэгтэй найзгүй бол гэдэг утгаараа хэлж байгаа шүү.
Юу байдаг? Хайрын одоо блокод гэж бас байна. Юу хий өөрийнхөө амьдралын мөн чанар, байгалийн мөн чанарыг тодосгож авахын тулд хүн өөрт юм бэлэг авьяас өөрт нь угаасаа бэж идэг. Тэрийг харамсалтай нь бид нар юу яачих вэ? Амьдралын явцад блоклдог. Одоо жишээ нь за яг энэ удаагийн бичлэгэн дээр хэдүүлээ зүрхэн хүрдтэй холбоотой зүрхэн хүрдийг сэрэх талаар ярилцъя. Яг зүрхэн хүрд болон чакрануудыг бол маш олон аргаар сэрээж, өдөөж, блокер гаргаж болно. Би саяхан бишээ хагас жилийн өмнө болсон кейсээ ярих уу? Тэр болохоор юу байгаа? 11 сард би нэг сургалтанд суусан. Тэр болохоор нэлээд бөөгийн тэнгэр шүтлэгтэй холбоотой. Гэхдээ амьдралдаа хэрэгжүүлэхэд бол маш тохиромжтой, маш хэрэгтэй. Тохиромжтой биш, үнэхээр хэрэгтэй. Эртний одоо монголчууд маань бүгдээрээ л тэнгэр шүтлэгтэй. Тэнгэр гэдэг маань ер нь л бас л одоо хэллэгээр бол энерги л гэдэг утгатай шүү дээ. Уламжлалт хэмээн байдлаар тэгж хэлээд. Тэгтэл одоо бид нар тэнгэрлэг эмэгтэй, тэнгэрлэг эрэгтэй гэж ярьж байна. Тэгэхэд тэрэн дээр зүрхэн хүрднийхээ блокийг би арилгасан болоо гэж боддог. Гэтэ нэг удаа ингээл арилгачаал өнгөрөх биш, байнга тогтмол блокийг ингэж сэрээж, блокийг байнга хүрдийг сэрээж тэтгэж явах хэрэгтэй. Тэрэн дээр яаж миний зүрхний блок арилсан бэхээр амьтан өгнүүдээр блок бол гаргасан. За эртний монгол өгнүүд бол маш их үгийн амийн шинж чанар, шид овдос ихтэй өгнүүд байдаг юм байна лээ. За хамгийн наандж хайр гэдэг үгийг хэлэх юм бол зүрх бол ангаагддаг. Маш сонио. Хайр гэдэг үгийн одоо монгол язгуур нь бол кав нэмэх нь ир гэдэг юм задаргаатай. Тэгээ кав гэдэг нь болохоор гал, ир гэдэг нь өрдөн, улам одоо бадрах. Тэгэхээр гал нь улам өрдөн бадрах гэдэг ийм утгатай үг байгаа. Хайр. Тэгмэд хайр маань энэ зүрхч өөрөө юм гал махбодтой, юм гал шинжтэй юм эрхтэн. Тэгэхээр ингэж зүрхийг бид нэр хайр гэдэг үгээр ангааж болно. Манай энэ номон дээр ч гэсэн одоо юм батламж өгнүүд бол байгаа. Тэрийг та одоо хэлээд ухамсарлаж хэлснээр таны блокуд бол бас арилна. Тэгээд зүрхэн дээр хайр гэдэг яг ингэж чин сэтгэлээсээ хэлэхэд таны ингэж зүрх чинь ингэ бүр юм сонио орхиод гэт нэг тийм сонирн болно. Тэрийг бас мэдэрч үзээрэй. Тэгээд 7 хүрд болгон дээр хайр гэдэг үгийг хэлснээр хүрдний цэвэрлэгээ болж хүрдний гал бас асдаг байгаа. За тэгээд зүрхэн хүрд одоо гуниг уу гашуугаас болж бас хаагддаг. Яг маш олон зүрхний одоо хаалт бол байгаа. Гэхдээ яг энгийн нэг жишээг хэлэхэд уу гашуу гунигээс л зүрхний хүрд хаагддаг. Зүрхэн дээр гэхдээ маш олон хүрд бий. Ерөнхийд нь босоо голчоо хаваад үзэл явахаар тийм аа. Тэгэхээр одоо гониглах нь таны зүрхэнд одоо муу гэх юм уу их муу? Гониглаад бүр тулцал гониглаад нэг бол бүр ингээд танд гуниг бол бүр ингээд тултал гунигл. Тэгээд гониглсан гунигаа бүгд нь ингээд гарга уйлаад унжаад ингээ тэ. Тэгтээ нөө ухаантайгаа байх хэрэгтэй.
ухаанаа алдаж болохгүй. За яг тэр бол нэг өөр одоо заслын ч юм уу өөр одоо аргууд те. За юун дээр манай яг энэ хүрээнд ярих юм бол зүрхэн үрдэг юм сэрээдэг одоо юм цочрол өгдөг блокын тайлдаг юм асуултууд байна. За хэрвээ цаас үзэг барьж байвал тэмдэглэж аваад өөр дөрөө бас өнөө өрөө яагаад туршиж үзэж болохгүй гэж. За орой ч юм уу маргааш ч юм уу өглөө ч юм уу те. За эхнийх нь би өөрийгөө хайрлаж халамжилж чаддаггүй. Хэрхэн өөрийгөө хайрлаж халамжилдаг вэ? Хэрхэн шүү? За хоёр дахь нь миний хайрын хэл юу вэ? Би хайраа илэрхийлэхдээ яаж илэрхийлж хэлдэг вэ? Хэлдэг бишээ. Яаж илэрхийлдэг вэ? За би эргэн тойрныхоо хүмүүст хайраа илэрхийлж чаддаггүй, эрүүл зөв байдлаар илэрхийлж чаддаггүй. За дөрөв дахь нь би хайрыг сул дорой зүйл эсвэл хүүхдийн зүйл гэж боддог юм биш үз? Энэ ялангуяа эрэгтэй хүмүүстэй аяг байдаг шүү дээ. Хайр майр гэлт гэж боддог. Гэтэ бас эмэгтэй хүмүүст л байдаг юм хайр майр стенэр тий. Ажил амьдрал тэр хайр майр чинь дараагийн асуудал гэл. За нэг юм. За дараагийнх нь. Би ямар ч болцолгүйгээр хайрлуулж хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэдэгт итгэдэг. Би зүгээр хайрлагдах хэрэгтэй гэдгээ мэдхүү. За энэ асуултууд бол үнэхээр юм маш бодов штэ. Хайрлагдах ирэхгүй ч юм уу ямар нэгэн болцолтойгоор хайрлагдана гэж бодож идэг. Тэ. Ер нь хүмүүс тэгж боддог. Би хөөрхөн болчвол хайрлагдах хэрэгтэй. Би мөнгөтэй болчвол хайрлагдах хэрэгтэй. Би хил устай болчвол хайрлагдах хэрэгтэй. Яха надад ч бас нэг тийм юу блогны юм байгаа. Хайртай сонсолгоо яхалаа. Би яг нэг олон хилтэй болох гэдэг тийм зүгээд хилтэй олон хилтэй байна уу үгүй бол нь хамаагүй шүү дээ. Тэгтэл тийм блог байгаа юм байна. Байдаг юм байна. За нэг юм. Тэгээд энэ хоёр байдлаар аргаар бас туршиж үзэж болно. Тэгээд энэ бол сая их болыг хүчтэйгээ холбоотой юм ажиллах аргууд. За дараагийнх нь сүүдрийн ажил хийх. Энэ нь өөрийнхөө одоо сул талуудыг бас даваа талтайгаа хамт ингэж ягсааж таньж мэдэх. Би энийг бараг сүүлийн 10 хэдэн жил бол байнга хийсэн. Одоо ингээл шинэ дэвтэр нээх болгонд бол миний давуу тал юу вэ? Миний сул тал юу вэ? Яаж засах уу гэдэг. Тэгээ сүүлд ингэж бодсон. Сул тал бол бас сул талтайгаа ажиллах хэрэгтэй. Давуу талаа бас хүндлэх хэрэгтэй юм байна. Давуу талыг тоцдохох тусам сул тал шахагдаж гарч ирдэг. Айрладаг. Тийм байна. За тэгээд хүчтэй ба зөүлийн эмэгтэй болохын тулд саяын маш олон аргууд байгаа. Тэгээд номон дээр маань бас маш олон аргуудыг бол оруулсан байгаа. Тэнгэрлэг эмэгтэй гэж юу вэ? Тэнгэрлэг эрэгтэй гэж юу вэ? Сүүдэртэй эмэгтэй, сүүдэртэй эрэгтэй гэх мэтчлэн. За тэгээ Йоны буюу эмэгтэй одоо өрчхүүн эрэгтэйг яаж сэрээж хувилгаан хүрдэг идэвхжүүлэх үү гэх мэтчлийн уламжлалт аргуудыг номон дээр оруулсан. Тэгээ та нар маань номоо аваад уншаад worksheet байгаа ажиллах
гарын авлага байгаа. Тэрнтэйгээ ажиллах юм бол маш олон ангаалтыг бол та хийх боломжтой. За тэгээд тий, ер нь бол маш их өөр дээрээ ажиллах зүйлүүд бол багтаасан. Тийм ном бол гарсан. За тэгээд асууж тодруулах зүйл байвал комментээр бичиж болно. Тэгээд пэйж хуудасаар бичиж болно. За баярлалаа.